Орой минь үзэгчтэй тань мэдгүй мэдлэг мэдээлэл олох тоон хүрд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар хэлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор татврын мэргэжсэн зөвлөх Баярхуу багш маань оролцож байна. За орой минь. Орой минь. Бид хоёр өнөөдөр нэмэгдсэн өртгийн албан татврын талаар нэлээд авч хэлцэн. Яг энэ ямар учиртай татврын эндээс яриагаа ойлоо эхлэе. Олон нийтийн дунд нэг ийм буруу гэх юм уу ойлголт яваад байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татрыг тухайн бараа ажил үүсгэхийг одоо борлуулж байгаа, үүсгэх үзүүлж байгаа бизнес эрхлэгч төлдөг гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь өөрөө шууд бус одоо татвар буюу хэрэглэгчтэй ногдуулдаг юм татвар байгаа. Өөрөвл тухайн бизнес эрхлэгчдээс бараа ажил үүсгэхийг худалдаж авч хэрэглэж байгаа иргэнд ногдуулдаг татвар гэдэг үндсэндээ энгийнээр ойлгож болох юм. Ерөөсөд эцсийн хэрэглэж хэрэглэнээсээ төлдөг татвар. Одоо бид нар тодорхой бараа ажил үүсгэхийг худалдаж авах болгондоо нөөттэй одоо үний дүн шиг гэсэн төлбөр төлж хэрэгэлдэг гэсэн үг л дээ. Гагцгүй бизнес эрхлэгчид тэрхүү татврыг та биднээс эцэг эрхлэгчдээс суудгаж аваад тайлгнаад улсад дамжуулан төлдөг л ийм л одоо үүрэгтэй оролцдог. За манай дэлгүүрүүд бол одоо нөгөө биднээс нөөтийг хурааж аваад тэгээд одоо нөгөө улсын төрийн саналуу одоо бидний өмнөөс ингэж тушааж байгаа. Тушааж төвлөрүүлдэг тайлгнаа. Тэрийг л хэлээд байна тий. За манад бол энэ татвар маань анх 1998 оноос одоо хэрэгжиж эхэлсэн татвар юм байна. За сүүлийн 3 жилийн төлөвлөлт нөөтийн орлого улсын нэгдсэн төсвүүд ямар байгаа юм бэ гэвэл за 2024 оны гүйцэтгэлээр бол бараг 6 их 80 байсан юм байна. За 25 оны тодтголоор бол 6.6 их 80-ийг. За одоо яригдж байгаа улсын төсвөр бол 7 их 80 төгрөгийн одоо төсөвт улсын төсөвт тийм ээ ийм хэмжээний орлого оруулна гэсэн юм. Өөрөөр хэлбэл 20-30% орлого бүрдүүлдэг маш том татвар юм байна тийм ээ. За энэ бол татврын үүргийг та нэг сайн яг энэ нөөтийн үүрэг одоо яг ямар үүрэгтэй мэдээ. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол хаана ямар бараа ажил үүсгэхийг хинд зарж борлуулад байгаа юм бэ гэдгийг нэгт одоо тогтоож байгаа юм уу тэн дээр хяналт тавьж байгаа бүртгэлийн зорилготой татвар гэж олон нийт нэг ярьдаг тийм. За тэр зорилго бол байгаа. Нөгөө талаасаа бас улсын төсвийн орлогын татврын орлогын тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Тодорхойч биш нэлээд бүр өндөр хувийн хэмжээнд дардаг. Одоо 2024 оны байдлаар бол улсын төсвийн татврын орлогын 28 орчим хувийг нөөтийн татвар бүрдүүлж байгаа. Маш том эзэлт юм. Нэг талаасаа улсын төсвийн татврын орлогыг бүрдүүлэхэд нэлээд үүрэг оролттой ийм татвар. Нөгөө талаасаа энд бичсэнчлэн хаана хин хэдэн төгрөгийн бараа ажил үүсгэхийг хинт нийлүүлээд байгаа юм бэ гэдгийг хяндаг. Одоо үндсэндээ энэ нөөтийн систем бол хяналтын систем гэдэг бас үе шат болгоомж байна. Гэтэл манад нэг ийм ойлголт яваад байдаг шүү дээ. Одоо буцаа олголтыг 100% өгөө. Энэ бол зүгээр л хяналтын татвар шүү. Бүртгэлийн татвар гэдэг тийм ээ. Гэтэл энэ маань яг бодит байдал дээр одоо хэрэгжиж байгаа нэг 170 орчим улс байгаа шүү дээ. Энэ дээр бол бүгдэн дээр нь бас улсынхаа төсвийн одоо татврын орлогын бас гол нэг их үүсвэр байдаг юм байна тийм ээ. За манад ямар асуудлууд байгаа юм? Одоо өнөөдөр хэрэгжиж байгаа нөөтийн хуулийн дээр одоо бид нар одоо энэ чинь 98 оноос хойш одоо хэд удаа өөрчлөгдсөн энэ хууль маань. За нэг хоёр удаа өөрчлөгдсөн байх тийм ээ. Тэгээд яг өнөөдөр хэрэгжиж байгаа хуулийн дээр ямар асуудлууд юм байна вэ бидний хувьд? За мэдээж асуудлуудыг бүгдийг нь яриул ойлголт цаг хүрэлцэхгүй. Зарим нэг онцлог зүйлүүдийг яриул одоо нөөтийн босго гэдэг зүйл байдаг шүү дээ тий. Одоо манай одоо хэрэгжиж байгаа хуулиар бол тухайн одоо бишил жижиг бизнес эрхлэгч иргэн аж ахуйн нэгжийн орлого нь 50 сая төгрөгөөс доош байх юм бол одоо нөөц суудган төлөгч болдоггүй. Өөр бид нар нөөтөөс чөлөөлөгдөг гэж ярьдаг тий. Нөөтөөс чөлөөлөгдлөө гээд И баримт буюу орлого олсон болох И баримтаа тухай бүрэн шивжих үүрэгтэй. Энэ жижиг дунд үйлдвэрлэхний тухай хууль 2019 онд өөрчлөгдөөд бичил жижиг гэж тодорхойлох бизнесүүдийг бичил жижиг гэж тодорхойлох босвол өөрчлөгдсөн юм. Өөрөөр хэлбэл 300 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой одоо бизнес эрхлэгчийг бичил бизнес гэж байгаа шүү. Бичил шүү. Жижиг нь одоо тэрнээс дэше бичил гэж байгаа. Тэгэхээр үндсэндээ энэ аль 2016 онд тогтоосон энэ бичил жижиг бизнесүүд зориулсан нөөтийн босгогийн 50 сая маань бол одоо хэд бага болчиход байна. Тэгэхээр одоо энэ нөөтийн босгол хэд бага байгаа нь бичил жижиг бизнесүүд өсч томрох тийм үү? Бараа жил үүсгэгээ одоо хууль төсний дагуу нээлттэй эрхлэхэд И баримтаа өгөхөд нэлээ одоо саад төг тушаа үзүүлж байна л гэж хэлээд байгаа. Та босхыг яга босго тавьдیں۔ Энэний одоо зорилго нь юу вэ? Энийг бас нэг дахиад сайн яг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Бичил жижиг бизнес одоо хуурай ингээ бараа зарж байгаа иргэн тийм үү? Өөрөө магадгүй ганцаараа ажилдаг. Тэгэхээр энэ иргэн дээр энэ нөөц суудган төлөгч болох ч болохоор тэр нөөтийг тайлгнах, нөөтийн систем тааруулж үйл ажиллагаа явуулах гэдэг нэлээд процесстэй ажиллагаа гарчиж байгаа.
Дээрээс нэмээд тэр бичил бизнесүүдээр нөөц судхан төлөгчийн үүрэг оногдуулчихлаар нэг талаасаа хуулийн дагуу үйл ажиллагаа болоход нэлээд ачаа дарамтуулчихж байгаа. Нөгөө талаасаа зарж байгаа бар ажил үйлчлэгнийх нь үн нэмэгдэх ийм гол шалтгаан болчиход байгаа. Тэгэхээр бичилж бизнесүүд тодорхой хэмжээнд томроод тийм үү? Нөөтийн босгосоо давсан үйл ажиллагаа явуулаад ирэхлээр хүсээгүй нөөц судхан төлөгч болох. Нөгөө том бизнес эрхлэгчтэй харилцах. Тэндээ нөөтийн систем дээр зайлшгүй орж ирэх нөхцөл үүснэ. Тэгэхээр тодорхой хэмжээнд бизнесүүд өсч томрох гэдэг юм уу те? Тодорхой хэмжээнд боожих тэр боломжийг л нөөтийн босгох гэдэг зүйлээр хангаж өгөх гэдэг гол зорилго. За ер нь бол ингээд жижиг бичил за магадгүй цаашлуул жижиг дунд бизнесүүдийг татврын ачааллаас одоо хөнгөлөх татвар төлөх тайлагнах тэр нэг процессуд байгаа шүү дээ. Одоо шинэ нөөтийн тайлбар жилд 12 удаа гарах болчихж байгаа байхгүй юу? Сар болгоно. Би ганц одоо жижигхэн төс ажиллаулдаг. Би өөрөө л ажиллаулдаг тийм үү? Гэтэл би сар болгон нөөтийн тайлбар гарах ажилд унах гэдэг байгаа байхгүй юу? За тэгээ тэн дээр чинь програм хангаж магадгүй систем хэрэг болно. Яг үнэ. Надаас мэрэгжлийн хүний зөвлөгөө хэрэглүүлнэ. Яг үнэ. Тэгэхээр нөгөө надаас худалдаа авалт хийсэн хүн болгоно зарж байгаа бараан дээрээ нөөтийг нэмээд улсын өмнөөс би татвар хураах тэр процессын нэг хэсэг болох гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл бичил бизнес дөнгөж эхэлж байгаа бизнес тэр хэмжээний ачаа өрөх боломж болцоо байгаа юу? Нөгөө талдаа бас нөгөө өсөлдөх боломжийн тийм ээ хангаж байгаа юм байна шүү дээ. Харьцангуй одоо бага үнээр зарах боломжийг тий тодорхой хэмжээнд өсч боожих боломжийг нь нөөтийн босгох гэдэг зүйлээр л одоо манайх нэг 50 сая хүртэл жилийн орлого олохдоо тий нөөтгүү буюу арай бас тийм хямд үнээр бараагаа борлуулж болно л гэсэн үг. Тэглээгээд и баримтаа бол өгдгөр төрөний орлогоос нь и баримтаа өгөх ёстой. Тэгэхээр манайхан нэг юм буруу ойлголт яваад байна л да. Нөөц судхан төлөвч биш болчихлоорэ и баримт өгөхгүй юм шиг. Үгүй. Нөөтийн босгот хамаарж байгаа. Бичил бизнес байсан ч гэсэн олсон орлого бол болгоно нотлохын тулд хуулиараа и баримт өгөх ёстой. Одоо бид нар нөөтийн босхийг 1 тэрбум болгож өсгөе гэж бодъё. Тийм үү? Одоо зүгээр ингээд төсөөлье. Тэгэх юм бол бүгд л баримт өгөх юм ба штэ. Тэгэлгүй байх уу? И баримт. За дараа нь бид нар нэг урамшуулал уцаа олголт гэж сүүлийн үед нэг 2% байсныг 5% болгоно ч гэдэг юм уу те. За зарим нэг одоо сая төгрөг хүртэл ч юм уу 500 мянган төгрөг хүртэл 100% буцаа олгоно ч гэдэг юм уу тийм ээ. Энэ буцаа олголт анх ямар зорилгоор хэрэгжсэн юм? Орсон тийм ээ. Бус улс оронд ийм байд юм уу? Тий. Энийг бид нар нэг буруу ойлголттой яваад байна гэдээ бас нилээдгүй судлаачид хэлээд байгаа байхгүй юу? За 2016 онд нөөтийн хуулинд өөрчлөлт ороод энэ нөөтийн урамшуул буюу буцаалт гэдэг ойлголт гарсан. Одоо бид нар и баримт 2% буцаалт тий. Өөрөөр иргэн худалдаа авагч худалдаа авалт болгон дээрээ төлбөрийн баримтаа аваад ах юм бол төлбөрийн баримтанд хамаарах нөөт төлсөн 10% нь 2%-ийг нь буцааж өгнө гэдэг зохицуулт. Энэгээр дамжуулж нөгөө надад бараа жил өгшөө зараад байгаа бизнес эрхлэгчдийн орлогыг нь л улс хэрэглэгч худалдаа авагчаар нь дамжуулж орлогыг нь тодорхойлох гэдэг. Ийм зорилгоор л орчихсон. За энэ нь үүргээ гүйцэтгсэн. 2016-оос эхлээд энэ нөөтийн систем гэдэг дотор и баримт гэдэг зүйл орж ирснээрээ тэрээс хойш улсын төсвийн татврын орлого ялангуяа нөөтийн орлого тэгээ тэрийг дагаад орлогын татварч гэдэг юм уу те тэр орлогод бол бүх татвар нэмэгдсэн. Татврын бааз цорил маш сайн нэмэгдсэн. Нөгөө далд эдийн засгийг ил болох гэдэг тэр чиг үүргээр бол одоо нэлээд сайн гүйцэтгсэн. Бусд оронд ийм буцаа олголт ирнэ хэрэг түгээмэл байдаг. За ер нь бол байдаг. Тэгээд бусад улс орнуудын жишгийг л манайхаа одоо 2016 онд хуулийн дээр оруулж ирсэн. Тухайд. За энэ би нэг ийм жишээнүүд авсан юм. Одоо нөөтийн босго. Манайх бол нэг 13,850 доллар юм шүү дээ. Өнөөдрийн ханшаар Америк 50 сая гэдэг нь те 50 сая гэдэг нь. За гэтэл одоо энэ дунджаас дээш, дунджаас доогуур өндөр орлоготой те ийм улс орнуудын нь бас энэ жижиг дунд бизнесээ дэмжихийн тулд ямар нөөтийн босготой байна гэдгийг бол авч үзлээ л дээ. За бидний сайн мэддэг Казахстан улс 211 мянган долларын босготой. За бүр өндөр хөгжилтэй манайхан нэг юм л бол Сингапураар жишээ аваад байдаг шүү дээ. Сингапур улс гэж бараг 721 мянга. Манайхаас бүр долларын. Бүр эн чинь манайхаар одоо хэдэн тэрбум болоо явчихж байгаа юм зү. Тийм байна. 50 дахин өндөр болчих. Тий. 50 дахин биш бүр. За нэлээд өндөр хөгжилтэй. Бид нар ч бас Малайзыг бас сайн тий. 120 мянга орчим доллар ингээд ийм босготой өндөр босготой орнууд бол ийм байдаг юм байна. Тий. Тэгэхээр бид нар бас энэ босгоо бас яг одоо бодитоор одоо нөгөө 50 сая маань дээшээ өслөг 16 оны 50 сая чи яг өнөөдрийн ингээд нөгөө жил болгоныг 10% инфляцтай байгаа шүү дээ. Ойролцоогоор. За дээр нь бас болцшгүй зардлууд нэмэгдэж байгаа. Бизнес зардал зөндөө нэмэгдэж байгаа шүү дээ. Ингээд үзэхлээр яг тэр үеийн 50 сая төгрөг чи яг өнөөдрийн
хэдэн сая төгрөгийн гэдгийг бас бодож үзмээр санагдсан. Энэ дээр нэмэт хэлэхэд 2024 оны улсын хурлын сонгуулиар Монгол Ардын нам мөрийн хөтөлбөр дээр юу цэцсэн бэ гэхээр энэ нөөтийн босхийг одоо 400 сая болгож нэмэгдүүлнэ гэдэг мөрийн хөтөлбөртэй тооцоолох тийм чиглэлийн амлалт байгаа. Санаа нь бол цаад агуулгын нөгөө бичил жижиг бизнесүүдийг л одоо бизнес эрхлэх орчныг нь татвын болгоор дэмжих зохицуулалтаа үн ийм зүйл оруулж ирсэн. Одоо нөгөө манай жижиг дундын хуулиар ч одоо энэ бичлэн жижиг бизнес нь дунд бизнес нь ер нь ямар одоо орлогын босго тавьсан байдаг вүлээ. За ийм байгаа. 300 сая төгрөгийн орлоготой бол бичил бизнес. 300 саяас 2.5 тэрбум хүртэлх хэвэл үндсэндээ жижиг дунд гэх. Бичлэн нь бол 300 сая хүртэлх шүү байна тий. 2.5 тэрбум хүртэл бол тэгэхээр дундал юм байна тийм ээ. Хуулаа саяны суур хуультайгаа нийцүүлэх гэвэл бичил бизнесүүд зориулсан нөөтийн босго гэдэг зүйл бол доор аж 300 сая дээр байх хэвээр гэдэг. Тэгэхээр нөгөө 300 сая чинь нөгөө 2016 оны 50 саятай бараг дүүж очих үүсэх гээд байгаа юм шүү. Гэтэл 2016 онд 50 сая гэдэг чинь миний л мэдх юм бас их бага босго шүү, тийм ээ. Тэгэхээр бид нар бас сайн бодмоор юм байна. За одоо нэг ийм олон хуулийн төсөл явж байгаа юм байна. Одоо нөөттэй холбоотой. За засгийн газраас сая 10 сарын 30-наар санал аваад дууссан бүр шинжилсэн найруулга тий явж байгаа. За бас хас суурин гавь гишүүний бас улсын хурлын веб дээр тавьсан байлаа. Гадаад улсаас алсын зайнаас тий цахим үйлчлэгийн тусныг татвар тавина. За бүрүүд орж нарын бас хэсэг гишүүд нөөтийг 95% болгоё гэдэг төсөл бас бүр өргөн мэдүүлсэн. Одоо хилцэг хэсгээ хүлээж байгаа юм байна. Буцаалт нь биш. Нөгөө нөөтөө 95% болгож оруулъя. Бүх нийтээр нь 5% болгоё. За дөрөвдөх нь болохоор одоо яг энэ одоо эд хилцэж байгаа 2026 оны улсын төсөвтэй хамт бас нөгөө нэг буцаа олголтын чинь нэг 2-5% болох бас нэг юм шалралтай болох нэг юм юг энэ дээрээс тасалж яваад одоо төрүүлж хэрэгжүүлнэ гэдэг ингээд бас нэг нэмэлт өөрчлөлт оруулсан. За ийм 4 хуулийн төсөл явж байгаа юм байна. Үндсэндээ 3 нь бол ер нь нэг чигтэй гэсэн үг. Засгийн газраас л одоо энэ 3 бол эрх баригчдаас явж байгаа ийм маягийн зүйл байгаа. За энийгээ одоо дэлгэрүүлээд ярий тийм ээ. Та нэлээд судалсан байгаа. За засгийн газрын тэр шинжилсэн найруулгадаа нөөтийн хуулийн энэ тааруу заалтуудаас эхэлж тийм ээ. Ямар заалтууд байна? Ер нь ингэсэн 2026 он гараад энэ татварын багц хуулийн шинжилгээ хүрээнд одоо олон нийтээр олон мэргэжлийн байгууллагуудаар хилцүүлэг хийсэн. За тэр хилцүүлгийн үр дүнд улсын хурлаас томилогдсон ажлын хэсэг нэг хуулийн төсөл босруулсан. Тэгээд сая засгийн газар өөрийнхөө төслийг сая 9 сарын ихээр legal info дээр байршуулсан. Тэгэхээр энэ засгийн газрын босруулсан төсөл үндсэндээ улсын хурлаас томилогдсон ажлын хэсгийн тэр төсөл дээр суурилсан. За ийм хувилбар гарч ирсэн шүү. За тэгэхээр энэ дээр одоогийн хуультайгаа харьцуулбал одоо нөхцөлийг дордуулсан гэж хэлж болох. За нэг юм хэд юм байна. За ер нь бол олон зүйлүүд байгаа зүгээр төвөрлээд заримыг дуртахад тийм. За одоогийн хуулиар бол малчин болон малчтын хоршооны малын гаралтай түүхийн эдүүдийг одоо эдийн борлуулалтанд ногдох нөөтийг бол чөлөөлөд явж байгаа юм. Одоогийн хуулиар. Одоо бид нар нөгөө өвлийн идэж бэлтгэхтэй. За 100 яваад нэг хонь энтер авдаг шүү дээ тийм ээ. За имэйлт рүү очиод хоноо авдаг. За мөн одоо энэ дотоодын үйлдвэрүүд чинь махны үйлдвэрүүд чинь малчтаас малчтын хоршооноос түүхийд авч байгаа шүү дээ тий. За тэгэхээр малчтын хувьд бол үндсэндээ тэдгээр түүхийд иргэд аж ахуйн нэгжүүдэд зарж борлуулах юм бол тэрийг нөөтөөс чөлөөлдөг залт одоо бол хэрэгжээд явж байгаа юм. Одоо байгаа. За тэгээд хуучин хуулийн дээр бол зөвхөн малчин гэдэг байсан сүүлд жил орчмын өмнө юу асан юм малчтын хоршоог оруулж ирсэн. Нөө шинэ хоршоо хөдөлгөөнтэй холбоотойгоор бас малчид хоршоо хэлбэрээр хоршиж бизнес үйл ажиллагаа болох тэр одоо хөшүүрийг орж ирсэн. Тэрнтэй холбоотойгоор нөөтийн хуулийн дээр малчтын хөшөө одоо хоршоог бол оруулж ирсэн. За тэгэхээр шинэ одоо энэ яригдж байгаа хуулийн төсөл дээр бол эдгээрийг нөөтөөс чөлөөлөх залтыг байхгүй болгоцсон байлээ. Тий одоо бид нар ч одоо ингээ нэг номингоос ороод шүү. Тий мах авахлаар тэр хэсэг нь нөөтгүйгээд шивгддэг тийм яг үнэн тий. Тэр бол одоо ингээ нөөттэй үн 10% нэмэгдэх нь биш нэмэгдэх болж байгаа. Энэ хууль батлагдвал тий. Нөөтөөс чөлөөлөхгүй болчихлоо тий. За тэгэхээр энэ зүйл байгаа. За нөөтийн босго гээд одоо бид нар сая бах ярьлаа тий. Одоогийн хуулиар 50 сая тий. Ер нь энэ нөөтийн босго гэдэг зүйлийг бүр байхгүй болгох юм чинь. За бүр өөрөөр бичил жижиг гэлтгүү бүх бизнес эрхлэгч этгээдүүд нөөц судхан төлөгч болъё. Тийм үү? Өөрөөр зарж байгаа бараа ажил үүсгэх болгон чинь нөөттэй байх шүү гэж байгаа. За тэгэд эннийхээ оронд нөхдүүд юу оруулж ирсэн бэ гэхээр нөөтийн хэлбэршүүлсэн горийн бүтээх ойлголтыг оруулж ирсэн. За. Өөрөөр тухайн бизнес эрхлэгч иргэн аж ахуйн нэгжийн жилийн орлого нь
400 сая төгрөгнөөс бага байх юм бол хялбаршуулсан горимд өөрийнхөө сайн дураараа хамрагдаад ингэчих юм бол үндсэндээ нийт орлогоосоо 1% нөөц төлөх. Гэтэ энэ нэг ойлгомжгүй байна. 400 сая хүртэл. Тий. Энэ нэг ойлгомжгүй байна. Тэдгэр бизнесүүд бүгдээрээ одоо ингээд нөөтийн босгоос доошоо байсан аж ахуйн нэгжүүд бүгдээрээ нөөтөөс чөлөөлөх гэж байгаа тийм үү? Нөөтгүй баримт гэж байгаа. Одоо ингээд хэрвээ энэ нөөтийн босгохыг байхгүй болгоод хялбаршуулсан горим гэдгийг ойлголтыг оруулаад ирэх юм бол бүгдээрээ нөөт 10% нэмсэн үнээр бараа жил үрсгийг зарна. Гэхдээ улсад төлөхдөө нийт орлогын 1% төлнө гэдэг нэг юм айгу яаж хэрэгжүүлэх нь ойлгомжгүй нэг юм заалт явж байгаа шүү. За тэгэхээр үндсэндээ гол концепц нь нөөтөөс хинч чөлөөлөгдөхгүй. Бизнес хэлбэрүүд бол бүгдээрээ нөөт төлөгч бол нөөт төлөгч гэж бас ярихад буруулж байгаа. Нөөт суулган төлөгч. Нөөт төлөгч нь бол эцсийн хэрэглэгч иргэн шүү дээ тий. За дараагийн нэг зүйл нь гадаад улсын аж ахуйн нэгжүүд, иргэн аж ахуйн нэгж цахимаар Монгол улсын тий одоо иргэн аж ахуйн нэгж рүү тодорхой цахимаар бараа ажил үүсгээ зарах юм бол тэр орлого нь тэр гадаад одоо аж ахуйн нэгжийн орлого нь 400 сая төгрөгөөс давчих юм бол Монгол улсын орсон суугч нөөц суудсан төлөгч тэгэхэд болно гэдэг. Нөөтийн хуулийн төсөл дотор байгаа л нэг одоо орж иж байгаа шин заалт гэсэн. Тэгэхээр энэ чинь яг эцсийн дүндээ бүр бидний төлөх дүн л 10% нэмэгдэх юм шүү. Яг үнэ. Одоо ингээд зүгээр хэдүүлээ төсөөлөе л доо. Бидний гаднаас авдаг хамгийн цахим үйлчлэгээ бол одоо түгээмэл нь Zoom тий, Facebook, Microsoft, Google ч гэх юм уу тий эдгээр компаниудаас авч байгаа IT-ийн чиглэлийн үйлчлэгээнүүд байгаа тий. Одоо тэр нь иргэд бас их тэр үйлчлэгийг авдаг. Тэгэхээр үндсэндээ яаж гэхээр би $10 төлөөд одоо Google компаниас үйлчлэг авдаг байсан бол тий иргэн шүү дээ тий. Гэтэл Google компани Монголоос олж байгаа орлого нь 400 сая төгрөг авчих юм бол нөөц судгамж бүртгүүлээд нөгөө би Google-ээс авдаг байсан барааны маань одоо тэр үйлчлэгийн маань $11 нөөт 10 нэмэгдээ. Тэгээ Google л 10% нэмнэ шүү дээ нөөтөө авах гол. Тий. Тэгэхээр эцсийн дүндээ энэ өөрчлөлт орж ирэх юм бол тэр гадаад компаниас үйлчлэг авж байгаа манай Монгол улсын иргэн аж ахуйн нэгжил тэр татвын ачаалыг үүрнэ гэсэн үг. За иргэндээ л болчиход байгаа юм тий. Ачаал нь ирэх юм байна шүү дээ. Яг үнэ. За дэвшилттэй заалт. Нөөтийн чинь өөрөө нөөтийг хэн төлдөгөө гэхээр эцсийн хэрэглэгч төлдөг гэдэг энэ зарчмыг хэдүүлээ ойлгох хэрэгтэй. Тэрээс тэр бизнес эрхэлж байгаа тэр компани бол төлөхгүй байна шүү дээ. Тэр иргэн аж ахуйн нэгж. Тэр ажил үйлчлэгийн дээрээ нэмэл иргэдээс авчдаг гэсэн үг. Ялангуяа гадаад компаниуд өөр сайн тэгэн шүү дээ тий. За дэвшилттэй заалтууд. Акрес сүрийг за дэвшилттэй гэж хэлж болох заалтууд байгаа. За одоогийн нөөтийн хуулиар бол ингээд мөнгө суурьаар тий. Нөгөө мөнгө л ороод ирсэн бол тухайн үед нь шууд нөөт төлнө. Зохицуулт явж байгаа юм. Одоо шинэ хуулийн төсөл дээр бол акрес суурьаар тий. Өөрөөр бол борлуулалт хэрэгцүү гэдэг. Өөрөөр бол урьдчилан төлбөр дээр одоо ч ингээд нөөт тогтуулаад байгаа байхгүй юу? Тэр одоо урьдчилан төлбөр орсон үед бол нөөт тогтуулахгүй байна. Тэр бараагаа тухайн компани одоо нийлүүлсэн үед нь нөөтийг ногдуулна гэдэг. За нэг юм зүйл орж байгаа. Энэ бол яг нөгөө суудхан төлөгч нарт бол бас бололцооны заалт гэж шүү дээ. Тэгвэл айгүй тийм таатай заалт гэсэн үг тийм. Борлуулалтаа гүй вахт нь урьдчилан мөнгө ороод ирэхэд нөөт тогтуулсан байхгүй одоогийн хуулиар. Тэрийг л зохицуулт гэсэн. За хоёрт нь үндсэн хөрөнгийн худалдаа авалтын нөөтийг бүрэн асуудаг болно. За одоогийн хуулиар бол барилга байгууламж, машин техник тоног хөрөмжийн худалдаа авалтын нөөтийг одоо бүрэн хасдаггүй хувь тэнцвэрлэг хасах гэдэг нэг ойлголт байна. За. Ингээ хувааж хасдаг. Хувааж хасдаг. Одоо тэр заалтаа одоо болоод бүрэн хасдаг болё. 100% баснаа гэдэг ийм зохицуулт. За энэ бол бас сайшаалтай боломжийн зал. За гуравт нь энэ тур оператор аяллаа агентийн гадаадын жуулчдад үзүүлсэн үйлчлэгэнд тик хуваар нөөт тогтуулнаа. Одоогийн хуулиар бол тэр орлогыг нэг төрлийн экспортын орлого байхгүй. Чөлөөлчихөж байгаа юм. Чөлөөлчхөр нэг зүйл байдаг нь дотоодоос нөөтөө өнөр худалдаа авалт хийж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр нөөт төлсөн мөнгөө хасуулдаггүй байхгүй юу? Өөрөөр тэр нөөт төлсөн мөнгөө шууд тухайн аль жуулчлалын компани зарлал авчдаг байхгүй юу? Тэг хуваар нөлдүүлж хараад байгаа гэхээр дотоодоос худалдаа авалт хийсэн нөөтөө буцааж улсаас авах боломжтой болдог. Эсвэл нөөтөө борлуулалт хийх юм бол тэр нь огтох орлогоосоо хасуулдаг. Тий. Тэгэхээр одоо энэ бол бас таатай гэж хэлж болох заалт. За өөр нөгөө нэг хугацааны хувьд одоо нөгөө нэг тайлагнах хугацаа. За нөгөө нэг данс энтрийн бас хаадаг тийм үү? Эсвэл дансандах мөнгөний одоо татаад авчдаг ч юм уу. Энэ дээр тодорхой бас дэвшилттэй бас харьцангуй зөөлн заалтууд нь бол харьцангуй сайжирч байгаа гэж ойлгож байгаа тийм ээ. За нөөтийн тайлгал дээр саяны ярьсан нөгөө 400 сая хүртэлх орлоготой бол хэлбэршүүлсэн горимоор орж болно гэдэг. Тэр хэлбэршүүлсэн горимоор тайлан гаргаж байгаа нөхцөлд бол удирдлагаа нэг удаа нөөтийн тайлан гаргах байгаа. Одоо бол бүгд сар болгон нөөтийн тайлан гарч байгаа шүү дээ. Хэлбэршүүлсэн горим гэдэг ойлголт бол тайлгнахад төлөхөд хэлбэрхэн байх хэрэгтэй гэдэг цаад агуулга явж байгаа шүү тий. Тэгэхээр удирдлагт тун.
За нөөтийн босго бол татврын хэмжүүр биш. Бодлогын ухаалаг хаалга гэж одоо бас үздэг юм байна. Энэ бол жижиг дунд бизнесийг хөл төрөө тогтох хүртэл нь одоо бага татвартай, татврын ачаал багтаа явуулдаг. Тэгэхээр бид нар бол нөгөө нэг одооны 50 сая чинь 16 оны 50 сая чи одоо хэдий нэг асуудал байна тийм ээ. Одоо яригадаад байгаа энэ 400 сая тэгээ бүгдээрээ төлнө гэдэг чинь үнэхээр хэрэгжих боломжтой юм уу? Одоо ямар ч хууль гарсан хэрэгжиж болох үс байх хэрэгтэй гэдэг маш том зарчмыг хамгийн урдаа тавьдаг штеп. Жишээлбэл одоо би өвлийн ич авахтаа тэр аавынхаасаа мөнгө төлөөд авч байгаа ч гэсэн тийм ээ. Нөөтийн баримт нэххүү гэх мэт. Энэ дээр одоо ер нь бол энэ зарим нэг зүйл нь бас хитрхи одоо хүндрээд байгаа юм шүү. Одоо судалгаа нь үнэхээр сайн хийгдэж байгаа мó гэдэг асуудал бас сонирхолтой санагдаад байгаа юм. Зүгээр ингээд магадгүй гудамжинд ингээд те бараа зарж байгаа гэх юм уу, самар зарж байгаа юм. Хүртэл чамралтай асуулахгүй те. Тэр хүн 8 худалдаа хийж штэ. Тэр хүн тэгэхээр нөөц судалгаанд төлөж болох гэдэг байгаа байхгүй юу? Тэр хүн одоо улир тутам нөөтийн тайлан гаргуулчихад байгаа байхгүй юу? Хэдий хялбаршуулсан ч гэсэн тий. Тэгээд бараагаа зарахтаа заавал нөөт 10% нэмж надаас самар авлаа тий. Би ингээд өмнө 100 төгрөг зардаг байсан самараа 110-аар зарах гэдэг шүү дээ. Би 14 нэмж авсныхаа төлөө нөөтийн тайлан улир тутам гаргана. Ийм боломж байгаа юм. Гэдэг асуултанд хэдүүл хариулах хэрэгтэй. Тэр чинь л одоо нөгөө гартаар худалдаа хийж байгаа хүмүүс, жинхэнэ бичил хүмүүс, жижиг өрхийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүс тий. Ийм зүйл байгаа. За бас нэг асуудал байдаг юм байна. Суур хэрэглээг тавтраас чөлөөлөх нь халамж биш. Энэ бол ер нь тийм одоо шударга байх л ёстой. Ер нь энгийн хэмжүүр гэж ярьдаг юм байна. Жишээл бидний суур хэрэглээ чи одоо мах байна. Мал аж ахуйн гаралтай бүх бүтээгдэхүүн байна. За хувцас хэрэглэл байна тийм ээ. Өөр сурч боловсрох хэрэгтэй. Эрүүл мэндэ хамгаалах эмнэлэг үйлчилгээ үзүүлэх ч гэдэг юм уу тийм ээ. За магадгүй автобус таксинд суух. Яг хүн ингээд нэг хэвийн амьдрахад тухайн улс орондоо одоо яг нэг бид нар чинь иргэн болгоныг үйлчлэгээ авчих штэ яг амьдрахын тулд тог хэрэгжилж जैन, интернет хэрэгжилж जैन. За өнөөдөр олон жилийн өмнөхтэй харьцуулбал интернет одоо телевиз одоо үзэх харах юмны үйлчлэгээ нэмэгдсэн ба штэ нилээ. Энэ бүгдийг бид нар хэрвээ суур хэрэглээ гэж үзэх юм бол одоо эдрийгээ бид нар уг нэг татваргүй хэрэглэмээр байна штэ. Энэ дээр таны байр. За яг өөрөө чи ярьж байгаасаа агуулгаар бол одоогийн нөөтийн хууль явж байгаа шүү дээ. Уг нь байгаа тий. Боловсролын үйлчилгээ тийм үү, шашин, эрүүл мэнд, одоо нийтийн тээвэр тийм үү, оршуулгын үйлчилгээ гэдэг энэ тий хүний одоо суур хэрэгцээ гэж хэлж болох энэ үйлчлэгнүүд бол бүгдээрээ нөөтөөс чөлөөлөгдөж байгаа. Энэ дээр сонирхолтой юм хэлэхэд улсын хурлын ажлын хэсгээс босруулсан эхний төсөл ер нь нөөтөөс тэр бизнес эрхлэгч буюу дундын тэр зуучлагч гэмүү бизнес эрхэлж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ нийлүүлж байгаа этгээдүүд бол нөөтөө чөлөөлөлтөнд ойлголт байж болохгүй байна. Концепц үдгээд нөөтөө чөлөөлөлт бүх заалтыг аваа хийсэн байсан. За. Тэгээ бид нар бөө юм болсон шүү дээ. Ганцхан нөгөө банк санхүүгийн үйлчлэгийг нөөтөө чөлөөлөлтөөр үлдээгээд байхгүй болсон байсан. Тэгээд тухайн үед судлаачид тий олон нийт нэлээ яасан. Татврын зөвлөхүүд энэ дээр гүн чи юм байж болохгүй шүү дээ гэж хэлээд тэгээд тэн дээр хариу одоо үзүүлээд юу бас одоо засгийн газрын төсөл орж ихтэйвэл ингээд нөөтөө чөлөөлөгдөг энэ үйлчлэгэнд бүгдээ хэвээр орж ирсэн. Манайхан сайн судлахгүй байгаа юм шүү. Тэгээ нэг хэсэг нь эсэргүүцэхлээр нэг хэсэг нь яг тэгсэж татврын хилцүүлэг явж явахад бүгдээрээ татвар төлөгч болъё. Адилхан төлөе. Зарим чөлөөлөгдөд байна гэмгүүт одоо анх тийм төсөл орж ирж байгаа жишээ нь тийм ээ. Тэгэхээр одоо яг суур судалгаагаа бид нар маш сайн хиймээр байна гэдэг л би одоо юутай байгаа юм. За өнөөдөр Баярхуу багш бит хоёр маань нэмэгдсэн үрдэхийн албан татврын талаар маш сонирхолтой яриа өрнүүллээ. Ингээд дараагийн буруу гарагаар дахин уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа.